Өдөржин завгүй байсан мөртлөө орой тооч нь тэг хоёрыг үлдсэн өдрүүд байсан уу? Энэ бол хамгийн нийтлэг асуудал байдаг. Хүн өөрөө бүтэн өдөржин ажилласан ч гэсэн үнэндээ үр дүн байхгүй, хий хоосон эргээл давталт хийгээл нөгөөхөө өөрөө анзаардаг. Тэгээ бид нар юу гэж боддог вэ гэхээр хэрэглэгч авсангүй, менежер намайг дуудаж уулзаагүй, зах зээл нь удаан байлаа гэж боддог. Энэ болгон чинь бидний хяналтнаас гадуур юм шүү дээ. Харин бидний хяналтан дотор байгаа зүйл нэг юм байгаа. Чи өөрөө яг юу хийж байгаа вэ гэж. Хэрэглэгч татгалзуул магадгүй санал чинь хэтэрхий урт төвөгтэй байсан гэж болно. Хариу өгөхгүй удаад ивэл анхны өгсөн мессеж чинь сул байсан байж болно. Юу ч бүтэхгүй байгаа үед ихэнх борлуулагч нар нэг аргаар дахин хийдэг. Яг борлуулалт хийж байгаа үед жижиг өөрчлөлт хүртэл хариуг өөрчилдөг. Нэг өгүүлбэрийг л өөрчилж болтой. Эсвэл нэг энгийн сануулга өгч болтой. Эсвэл хэрэглэгчийн асуудлыг нь оновчтой тодорхойлж чаддаг нэг асуулт гаргаад ирэлтэй. Жишээ нь өдөржин 10 хүн рүү залгаад бүгдээрээ татгалзлаа гэж бодъё л доо. Тэгвэл дараагийн 10 хүн рүү яг адилхан ярианы хэв маягаар явах хэрэггүй байхгүй. Хэрэв өмнөх нь үр дүнгүй өгвөл дараагийнх дээрээ жижиг ч гэсэн өөрчлөлт заавал хий. Тэр жижиг хариу чинь 100% эргүүлж бас болдог. Тэгэхээр өнөөдөр нэг л ойлголтод төвлөрөхөд хангалттай. Борлуулалт бол зүтгээд махраад явдаг юм биш. Туршаад, сайжруулад явдаг ажил. Туршилтын тоо их байх тусам үр дүн чинь ойртдог.